За цемент шахуу төрийн өмчт хувьцаат компани захирлал нь олон хоног арх угаад ажлаа хийхгүй байна гэдэг. Ер нь та яга арх угаад? Арх тар суучаараа хэдэн хоног алга болчдөг. Ийм өдөрлөг надад хэрэггүй. Тэг ер нь арх удгүй юм гэж багт. Ялангуяа миний насны дээр төсч гарцсан ийм залуучууд. Шүүгэл ажиллагаанд өртсөн хэдэн нөхдүүд цаас барай сууж идэг. Нөөцгүй хотлоо ирээд. Тэг манай хувьцаа эзэмшигч нь бол төрийн эмчийн харан шүү дээ. Тэгээ н хувьцаа эзэмшигч төлөөлж одоо яг удирдлагад байгаа топ менежер нь бол манай цэнгэл дарга байгаа шүү дээ. Тэгэхээр анх ажилд ирэхэд бол ганц нэг хүмүүс хэлж өгч. За энийг тэн дээр томлоор санал болгож байсан. Анкет тэнэгүүд. Шахаа 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төрийн өмчийн болгоц зохицуулалтын газрын дарга Цэнгэл Хөтийн гих цодотголтой цемент шохой төрийн өмчт хувьцаат компаниг гүйцэтгэх захирлаар Лүндгийн Наранбаатарыг томилж байлаа. 2022 оны 3 сарын 24-ний өдөр дугаар номер 109 төрийн өмчийн төлөөлөгч бөгөөд гүйцэтгэх захирлыг үүрэг гүйцэтгэгчийг томилох тухай. Цемент шохой хувьцаат компани гүйцэтгэх захирлыг эрх бүхий этгээд томилох хүртэл хугацаанд захирлын үүргийг төр гүйцэтгэх төрийн өмчийн төлөөлөгчөөр Ил Наранбаатарыг томилсуваа. Энэхүү томилгоо хийснийхээ дараа Цэнгэл дарга Наранбаатар захирлд шахалт үзүүлж цемент шохой төрийн өмчт компанийн хамгийн гол 3 албан тушаал дээр өөрийнхөө хүнийг томилуулна. Ганбаяр гээд өөрийнх нь багын найз байна. Хаан л очиж тэнд дагаж л явчихсан юм лээ. Тэр хүнийг ямар албанчлалтай тавьсан? Эхлээд бол хөрөнгө оруулалт бизнес хөгжлийн газар дээр бол тамилсан. Тэгээд чи нөгөө төрийн эмнэлгийн тухай хуулиар орлого захирлгүй одоо байх хэвээр. Тэгээд маань дараа нь бол борлуулалт хэлтс дээр ажиллаж байсан. Дараа нь бас нэг нутгийнхан залуу бас цуг нэг энэ Ганбаяртай цуг ирсэн залуу байхгүй захиргаа удирдлагын газар дээр Галбаатар гэдэг. За. Тэгээ манай Цэнгэл дарга чинь нөгөө завхны хүн шүү дээ. Тэгээ нутгийн дүүгээ авчиад захиргаа удирдлагын газрын даргаар. Тамсаа нөгөө Галбаатарын нөгөө хин Галбаатарын Ганбаярын хоёрын бол одоо дахны төмөрлөгийн дарга болдог. Манай Арин болд тохиолч төрийн чорны дэд дарга манай тооцын дарга багтаа. Намайг томилохтол санал болгож авахгүй дараагийн цагсан хүмүүс шүү. За хамгийн сүүлийнх нь бол энэ анкетын нөхц надад танилцуулсан Алтан сувт гэдэг ерөнхий нэгтлэн бодгоч. Төрийн өмчийн бодгоц зохицуулалтын газрын дарга Цэнгэл албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж цемент шохой компанид шахаа хийж оруулсан дээрх 3 албан тушаалтанд дэвч маш ностой дарга зохицлуудыг гаргах болно. Бид нөгөө үнийн өсөлтийн эсрэг аян гээд явж ирсэн шүү дээ. Тэгээ тэр үед одоо нөгөө наадмаар яг ингээд цементийн нөөц бүрдүүлж явах үед наадмаар амрахгүй ажиллаад бүр заа. Тэгээд хамаг цементийг богоноор нь хот руу өгч гисэн. Цементийн хэмжээ үзсэн. Хэдэн тонн цемент? Одоо нэг Төмөнд гэдэг компанид ихтэл бүр 70 богоныг гаргасан гэж бодлоо. Тэгээ ингээ гоо ичээс чинь нөгөө дахны зам руу ч өгөх цемент байхгүй. Нөгөө үнийн өсөлтийн эсрэг аяны одоо явуулах цемент байхгүй. 70 вагон гэдэг чинь одоо нийтдээ хэдэн тонн цемент гэсэн үг үү? Бодлоо нэг вагон чинь ингээ 60 тонн шүү дээ. 4200. 4200 тонн. Тийм. Гэхдээ нэг айлд ихтэл ингээд өгж байгаа байхгүй хэд хоногийн дотор. Чи замруугийн болж юм чи ингээд нэг ганц байсан нөөц юм нэг өвөө ийцэн. Тэгээ энэс болоод одоо дахны цемент бас ингээд тасалдах тийм эрсдэл орсон. Бид нар байгааны нөөцөө зөв хуваарлаад үнийн өсөлтийн эсрэг аян хийж яаж үнэ бууруулах вэ гэдэгтээ толгой өвдөж яхад нөхдүүд нөгөө мө цементээ маань аваад харин богоноор дамлж идэг байгаа. Тэрийг нь та одоо хянах ч юм уу мэдэх боломж байгаагүй. Тийм хэмжээний цемент гарч байгаад
ерхий захирлын гар усраа гарна байснаас үг гэдэг юм. Гүцэд цэнгэл дараагаа шууд удирдлах гэж надад удирдахгүй шүү дээ. Ойлгож байна. Тэгээд чинь бүүн зөрчил болж байгаа зү. Тэгээ би энэ тэр Ганбаяр гэдэг хүнийг халсан. ...2022 оны 7 дугаар сард цементийн үн огцом өссөн. Бүтээн байгуулалтын улирал эхэлсэн энэ цаг үед барилгын материалын үн нэмэгдэж үнийн хөөрөгдөл үүссээр байна. Тухайлх юм бол 1 тонн цементийн үн 260 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан бол өнөөдрийн байдлаар 500 мянган төгрөгт хүрээд байна. Энэхүү үнийн өсөлтийг хязгаарлахын тулд төрийн өмчийн цор ганц цементийн үйлдвэр болох Цемент шохоо компани үнийн өсөлтийг бууруулах хаягныг зарлаж 1 тонн шуудатай цементээ 238,500 төгрөгөөр үйлдвэрээсээ гаргаж нэг шуудаа цементийг гэрээжт борлуулагчаараа дамжуулан 15,000 төгрөгөөр худалдан борлуулж байлаа. Гэтэл цэнгэл дарган шахаагаар томилогдсон Ганбаяр гэх этгээд чэнжүүдэд 70 вагон цементийг баяр наадмын өдрүүдэд нийлүүлснээс үүдэлтэйгээр засгийн газраас цементийн үнийг тогтворжуулах ажил нурж унсан байдаг. Цэнгэл дараад хэлж байгаа. За би найзаа чинь бол ингээд цахилгаан шидэглээр халлаа. Арга байхгүй. Яг цэнгэл дараа бол гуугаад байсан л наадах нөхрөө одоо олон жил нөхөрсөн юм аа. Одоо наадах өөрийнх нь хүсэлтээр явуулчих. Би үгүй гэсэн. Ийм нөхдүүд бол таныг алаа шүү цэнгэл дараа. Та ийм найз нараасаа салах хэрэгтэй. Тийм. Энэ төрийн өмчт компаниудаар таны найзууд чинь энэ мэд найзууд чинь очиод таны нэр хүндийг унгахаар таавал мэдэхгүй. Таавал сайхан сэтгэлтэй хүн тусалчих гэсэн ийм бодолтой байна. Гэхдээ Ганбаяр мэтийн ийм нөхдүүд чинь бол таныг бол үргэлж нэр хүндэд чинь шороотой утгана. Тэм учраас би сахилгаан хариуцлага тооцоод явуулна. Би шийдвэрсээ буцахгүй гэсэн. Гэтэл төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Цэнгэл Цемент шохоо хувьцаат компаниас сахилгын шийдвэрээр халагдсан найз Ганбаярыгаан тэр даруй дархны төмөрлөгийн үйлдвэр төрийн өмчт хувьцаат компани руу мөн л шахаж оруулсан байгаа юм. Сахилгаан шийдвэрлэлээр одоо хосуулчаад гандан бурахгүй бас энэ дахны төмөрлөгийн үйлдвэртэй дотоод хяналтын хэлтсийн дараагаар очсон л тагж авчихсан. Төрийн албаны тухай хуулийн 31-р зүйлийн 31-1-2-т төрийн албанаас сахилгын шийтгэлээр болон хууль тогтоомжид заасан үндэслэл журмаар халагдсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд төрийн албанд буцаан томилохгүй гэх хуулийн заалттай. Гэтэл цэнгэл дарга төрийн албаны тухай хуулийг уландаа гიშгэж өөрийнхөө багын найзыг төрийн өмчөд өөр нэгэн компанид зүгээр л шийдвүүлсэн байх юм. Уг нь бол цэнгэл даргын шахаагаар хөтлийн Цемент шохоо компанид томилогдсон Ганбаяр хэмээх дарга нь 1 сард 4-5 сая төгрөгийн цалин авдаг байсан. Ийм өндөр цалин авсныхаа төлөө тэрвэр ажил үргээ чин шударгаар хийх боломж байсан уу гэвэл байсан. Гэвч тэр тэгээгүй. Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж болохгүй бүтэхгүй бүхэнд л гар бие оролцоод байгаа цэнгэл даргын багын найз Ганбаяр гэх хүнд Монголын төр, Монголын засгийн газар ямар ч үргүй. Тиймээс төрийн өмчийн компаниудыг сэлгэн талхиад байгаа энэ Ганбаяр гэдэг хүнийг төрийн албанаас нэн даруй зайлуулж сахилга болон хуулийн арга хэмжээг авах цаг хэдийн болж. Амьгүй Албат. Галбатрын хувьд бол өмнө үйлдвэрчний хэвлэлд ажиллаж байсан ийм залуу юм бэл. Яг гоо эхэндээ бол гайгүй хичээнгүйл залуу шиг харагдсан. Тэгээд итгэл өгөөд цагаараа удирдлагын газрын дараагаар томилсон. Юу ч хийж чаддаггүй. Боловсрол нь хөрөхгүйсэн. Туршлага нь хөрөхгүйсэн. Тэгээ одоо ядаж компани хурал хийхэд протокол байхгүй. Үчиг компани бүх хурал протоколтой явах хэрэгтэй байсан. Протокол байхгүй. Хүмүүсийг тушаа шийдвэр гаргах нь буруу зөв тушаа шийдвэр гаргах. Хуульч хүн гэсэн чинь надаасаа долоонд байхгүй. Хөдөлмөрийн гэрээ байхгүй. Ажлын байрны тодорхойлолтод байхгүй. Шахаад шаардаад гараас нь гарахгүй. Бүгд тийм хүний чи яах юм? Би ямар цэнгэл даргын одоо хоорой дүүгүүд тэрч байлгаад хэлдэг ш. Ажил нурж унаад ш хамгийн гол. Ажил унаад байгаа байхгүй. Цэнгэл даргын ээжд шахаагаар Цемент шохоо төрийн өмчт компанийн газрын дараагаар томилогдсон Александрын Галбаатар нь мэдлэггүй, чадваргүй, амьгийн албат байсны зэрэгцээ удаа дараа ажлаа тасалж том толгойлоод байсан тул түүнийг ажлаа салгах тушаалд 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Лүндгийн Наранбаатар гарын үсгээ зуржээ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Цэнгэл Наранбаатар захиралд бүхэл бүтэн 4 сарын турш шахалт үзүүлж анкетыг нь өөрөө биечлэн танилцуулж байж томилуулсан одоо 3 дахь хүн болох Алтан Совд хэмээх дарга ажлаа авсан даруйдаа л тэр даруйг бөөн асуудал үүсгэх нь тэр.
Анхны төмөрлөгийн үйлдвэр нь хаягдл төмрийг тоон дутмыг нь 400 мянган төгрөгөөр худалдан авч байгаа. Гэтэл Цемент шохоо төрийн өмч төвчд компанийн санхүү эдийн засгийн газрын дарга Алтан сувд ерөнхий инженер Мандах баяр нар нь компани удирдлагуудаа мэдэгдэхгүйгээр компанийнхаа хашаанд байсан их хэмжээний төмрийг тоон дутмыг нь 299,900 төгрөгөөр одоо бусад хувийн компанид нийлүүлсэн баримт нь гараад ирсэн тул түүнийг 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ажлаас нь халжээ. Алтан сувдын хувьд бол үнэхээр бас итгэл найдвар өгч ингэж одоо томьсон. Гэтэл 9 сарын сүүлээр ажилд орж байгаа шүү дээ. 5 сар танилцуулагдаад тэгээд 9 сард ажилд орсноос хойш 10 сард ингээ хаягдл төмөрийг Мандах баяртай 1 сарын дотор л уусаа 90 хэдхэн хоногийн дотор л юм бэл. Тэгээ ерөөсөө ажил гацаадаг. Дээрэс нь 3 хавтас бэлэн мөнгөний гүйлээр надад зурулахгүйгээр шийдэд явцсан ба. Цемент шохоо төрийн өмчт компанийн санхүү эдийн засгийн газрын дарга Алтан сувд нь 1 сард 8 сая төгрөгийн цалин буюу улсын дээд шүүхийн шүүгч нараас ч өндөр цалин хангамжийг авдаг. Тэгсэн атлаа тэрвэр үүндээ ханахгүйгээр ийм одоо жижигхэн хулгай луйрын ажлыг хийсэн гэдэг үндслээр автай тэмцэх газар төдгөө шалгагдж байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Цэнгэлийн шахаа хийж оруулсан 3 хүний гурвуулангийн Наранбаатар захирал сахилгын арга хэмжээ тооцож ажлаас нь халчихсанд тэрээр маш их хорссон юм шиг байгаа юм. Тиймээс Наранбаатарыг буруутгах үндслэл гарч ирсэн даруйд л тэрээр хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан маш ноцтой цочор мэдээллийг хийсэн билээ. Аудитын сөрөг дүгнэлт гарсан гэдэг нь өөрөө энэ хүнийг ажиллаж үлдэх бол бүрэн үндслэл болж байгаа. Нэгдэх асуудал. Ер нь бол өнөөдөр энэ үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тасгалтгүй явагдаж байхдаа ийм объектын дээр бол одоо яг тухайн мессен дээр байнга ажилдаг ийм л гүйцэтгэх захирал бидэнд хэрэгтэй. Түүнээс биш алсын занаас үйлдвэрийг удирдах болохгүй шүү дээ. Хоёрдугаар жоохон арх дараа суучаараа хэдэн хоног алга болчдөг. Ийм удирдлага надад хэрэггүй. Цэнгэл дарга цочор мэдээлэл хийхдээ зэрэгцэн Цемент шохоо төрийн өмчт компанийн ажилтнууд ажил тайл зарлалаа. Цемент шохоо төрийн өмчт төвчд компани дампуурхад хүрлээ гэдэг худал дуйлан улс орон даяар өрнөнө. Наранбаатарыг Цемент шохоо төрийн өмчт компаниас зайлуулах зорилгоор энэхүү худал дуйланыг тараасан хүмүүс нь Цемент шохоо төрийн өмчт төвчд компанид мөн л шахаа гуулгаар сомлогдож ирсэн боловч уг ажлыг хийх мэдлэг чадвар туршлагагүй байна гэх үндслээр шүүл аяны хүрээнд ажлаасаа халагдаж байсан хүмүүс болж таарав. Манай нэг шилэн цогоо гэж ярьдаг та. Шилэн цогоо чинь болохоор энэ бас энэ таны Мандах баярыг чинь санал болгож. Одоо таныг ирэхэд өнөөдөр нэг лоозон баяраа зогсоодсэн нэг энэ павер лифтингийн дэлхийн авраг залуу байгаа шүү дээ. Ухт хоёр гэдэг. Тий. Том бор бит залуу. Энэ хоёрыг надад бүр 3 сар байгаад Шилэн цогоо. шилэн цогоо. 3 сар байгаад томилуулсан байхгүй юу? Таны хизээ яаж гүйсэг тэг тодорхой хэлээч. Яг хизээ яаж гүйж томилсон. Уу яг ингээд хөтөл цементийн үйлдвэрийн дарга боллоо гэдэгтэл үүдэнд нэг хоёр одоо том залуу ирсэн байсан. Цогоо гуйж байгаа. Тэгээ ингээд одоо нөгөө нөхөр нэг нь ерөнхий инженер болёо. Нөгөөх нь бас ингээд цементийн үйлдвэрийн дарга болёо гэдэг. Зураарай. Гэхдээ одоо тэгээд би ч цогооч одоо сэлэнгийнхэн би ер нь бол бас сэлэнгийнхэлтэй. Тэгээ намайг энд ирэхээр бас цогоо энд бас хөөрхөн жижиг уус төр хийдэм шиг үлээ л дээ. Тэгээ одоо манай дүүнэрийг ажилд авчаач л гэхгүй. Тэгээ одоо яг хөө тэгэл хавцсан. Үгүй шилж болоогүй юм тухайд нь. Гүн чи ирээд эн чин нөхцөл байдал одоо бас их сонирн байлаа шүү дээ. Би энд ирээд хүн танихгүй, мэдэхгүй. Зүгээр яг хөө таньдаг мэддэг хүмүүсийн маань одоо санал болгож байгаа хүмүүс нь бас тус олчих болов гэж боддог. Шилэн цогоогийн гуйлах шахаагаар томилогдож ирсэн дээр хүмүүс нь Цемент шохоо компанийн хашаанаас цемент худалдан авахар оочрлож буй жолооч нар дээр очоод 14 хоног оочрлож байгаад цементээ 238 мянган төгрөгөөр авах уу? Аль эсвэл 400 мянган төгрөгийг тоон тутамд нь бодож төлбөрөө чин зориг их ажилтны данс руу хийгээд шууд очиад гарах уу хэмээн асуудаг байсныг их сурвалжууд хэлж байна. Барилгын компаниуд зуны богинохон удирдлагтай уралдаж ажилладаг учраас арга буюу тэрхүү дамын үнээр нь цементээ худалдан авдаг байж. За намар Монгол улсад одоо цемент хомсдсон яг тэр одоо нөхцөл байдлыг ашиглаад танаа одоо цемент шохон үйлдвэрээс гарч байгаа цементийг асар өндөр үнээр дамал зардаг нэг бүлэглэл дунд нь гарч ирсэн байдаг юм байна. Тэгэхээр яг энэ балиар ажлыг яг хэн хийж ирсэн юм?
тэр тодорхой нэг хэдэн хүмүүс нэр байдیں۔ За тэгээд энд бол одоо яг тэр хийсэн ингээ бариад авах баримт байхгүй ч гэсэн шууд оролцсон хэдэн хүмүүс нэр байгаа. За тэрэнд ямар албан тушаалтай хийн гэдэг хүмүүс. Монт хоёр гэж юм байна. Тэр нь ямар албан тушаалтай? Одоо манай ерөнхий инженерээс зөвлөлт хийсэн шнэ. Дараа нь огт хоёр гэж юм байна. Энэ бол манай одоо үйлдвэрийг яг зүрх болсон тэр цэг гэдэг үзэн бүтээгдэхүүн оролдог цэг юм. Таарч. Цемент шохоо төрийн өмчт хувьчат компани эсрэг жагсаад байгаа нэр бүхий хүмүүс нь тус компаниас 1 сард 2 сая 900 мянгаас 6 сая 300 мянган төгрөгийн цалин хангамжийг авдаг юм байна. Ийм өндөр цалинтай хүн Сэлэнг аймгийн сайхан суманд элбэг дэлбэг амьдрах бүрэн боломжтой. Гэтэл дээр хүмүүсийн зарим нь үүндээ сэтгэл ханахгүйгээр цементийн борлуулалтаас хүртэл хулгай хийж байсан нь илэрч аялдаа салгадах асуудал ярдаад эхэлмэгцэл гинтгэнд амь орсон аятай Наранбаатарынхаа эсрэг жагсаж байгаа юм байна. Бүлэг нөхдүүдтэй үзээд нь шүү дээ би. Нэг цементийн 8 тэр хүнэндээ хийдэг. Том 8-чт нь бол нэг Ганбаяр мэтэн богоо Монголд энэ гусд гараад байна те. Жижиг 8-чт нь одоо энэ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Цэнгэл нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж өөрийнхөө найз нөхөд нутаг усныхныгаа төрийн өмчт компанид шахаагаар ажилд оруулаад тэднэрээ дамжуулан төрийн өмчийн компанийн үйл ажиллагааг доголдуулдаг, гацаадаг, удаашруулдаг энэхүү одоо нөхцөл байдлыг ашигтай тэмцэх газраас шалгаж Цэнгэл хэмээх дарагт хуулийн хариуцлага тооцох цаг хэдийн болсон. Цемент шохоо төрийн өмчт хувьчат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Баяр Эрдэнэ нь төрийн хэмнэлтийн тухай хуулийг ностойгоор зөрчиж цемент шохоо төрийн өмчт хувьчат компанийн нэр дээр бүртгэлтэй автомашиныг амин хувьдаа ашигласан байж болзошгүй маш ностой байранд дуудаж шинээр гарч ирлээ. Таны томилсон одоо энэ цемент шохоо компани туузын дарга Баяр Эрдэнэ гэдэг танай төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт удирдах зохицуулалтын газар дээр ажилладаг энэ хүн одоо ингээд төрийн хэмнэлтийн хуулийг ностойгоор зөрчиж ланд 200 маркын машиныг ашиглаж байна. Ийм 12 сая төгрөгийн хохирол учруулсан байна гэдэг асуудал байна. Энэ хүнд хариуцлага тооцох юм уу? За би наад мэдээлэл чинь өнөөдөр өглөө наашаа ирж явахдаа өөрөлдөө бас л одоо сошиалдаас харлаа шүү дээ. Тэгээ ерөнхийд нь бол энэ асуудлыг бас богино хугацаанд ч гэсэн бас эхэлж асууж үзлээ. Лавлж үзсэн. Чөлөөний Баяр Эрдэнэ хариуцлага яг юм одоо ингээд нотлогдод гараад ирэх юм бол нотлогдод гараад ирвэл тэгэл бид нар яг ямар одоо шалтгаанаар над ийм болсон байна гэдгийг ихлэ тодруулах зүйтэй шүү дээ. Тодруулаад би тэгээд өнөөдрийн ирсэн ажлын хэсэг ба шүү дээ. за Ажлын хэсэгт энийг бас давхар нэгтгэл гэдэг чиглэл өчлөө. төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Цэнгэл хэвлэл мэдээллийнхний өмнө Наранбаатар гэдэг хүнийг ажлаас нь явуулах цаг болсон. Энэ хүнийг ажлаас нь халах одоо цааш нь гэрээг нь сонгохгүй байх нөхцөл хангалттай бүрдлээ хэмээн одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр поворчоод тухайн одоо ажил дээр нь очиод газар дээр нь танилцсан чинь нөхцөл байдал шал сэргээрээ байсан. Одоо ерөөсөө босгоо байцсан юм шиг юм яриад ингээл божигнуулаад ингээл одоо юмуд болсон шүү дээ. Газар дээрээ ирээд үзэхлээр бол бас байдал бол өөр байна. Газар дээр нь очиод нөхцөл байдалтай танилцсан чинь одоо авсан мэдээлэл нь бүгд буруу тушаа болох нь нотлогдсон учраас Цэнгэл дарга цемент шохоо компани ажилтнуудтай хийсэн одоо хурлынхаа үеэр миний ярьсан хийсэн зүйл одоо буруу тушаа байсан байна. Одоо Наранбаатар захирал бол ажлаа маш сайн хийж байгаа юм байна хэмээн хэлсэн юм. Үнийг хал цолих асуудал бол нэгдэх асуудал ерөөсөө биш. Наранбаатар захирал гэсэн юм хэлж байгаа. Би бол энэ сандал чирээтэй бол зуралдаад байгаа хүн биш ээ. Гэхдээ би бас нэг үр дүн гарч байгаа гэж харж байгаа. жилийн өмнө үдэд чинь боо юм болж байлаа шүү дээ. Сахал эрдэнэлэг гэдэг хүнээс энэ компаниас авахын тулд хэвлэлээр яаж нүдүүлж боо юм болж ижил авлаа. Тэгээд ирсэн хүн чинь би одоо энэ компаниас нэг хатаас хулгайлах уу? Бодоод үзтээ. Өнөөдөр намайг хэн болгож байна? Энэ хүмүүсийн дарга нарын тийм үү? Шахааны хүмүүсийг аваагийн төлөө, шахсан хүмүүст нь хариуцлага тооцсны төлөө, энэ хэдэн том жижиг цементийн хулгайч нарын төлөө, чэнжүүдийн төлөө эсрэг зогссноор энэ компаниг ашигтай ажилласнаар би өнөөдөр архичин болоод, хүчиндэгч болоод, авилгачин болоод одоо өшөө юу болох юм би мэдэхгүй ингэ сууж штэ.
За бид бүхэн энэхүү нэвтрүүлгээ төрийн өмчийн компаниудад өөрийнхөө одоо хүмүүсээ шахаагаар оруулж улмаар тэднэрээ дамжуулан буруу болохгүй бүхнийг хийж байгаа хүмүүсийг илчилж тэдэнд хариуцлага тооцоолох зорилгоор хийсэн гэдгээ эцэст нь хэлье. Энэхүү нэвтрүүлгийг бид бүхэн улс орныхоо сайн сайхныг төлөө Монголынхоо нийт ард иргэдийн өгсөн ханид дэмжлэгээр хийсэн гэдгээ эцэст нь хариуцлагатайгаар мэдэгдэе. 1-р хэсэг төгсөв.